Та нэг зүйлийг төсөөлөд үзтээ. Өглөө босоод толон тартал таны хамгийн чухал нэмсэглийг чинь тодорхойлдог. Урд үүдэн шүд чинь үл ялэг бүдэлж байвал та яах вэ? Эсвэл санамсаргүй байдлаар халтарч унах. Спортоор хичээллэж байхдаа зохиолох үед урд шүд чинь хугарч чухал. Эсвэл бүр угаараа гон чухал ямар мэдрэмж төрөх вэ? Энэ бол зөвхөн бие махбодын өвдөлт биш. Энэ бол сэтгэл зүйн маш том шок. Хүмүүстэй уулзаж чадахгүй болох ярихаасаа эмээх, өөртөө итгэл тэр чигтээ нуран унах аимшигт мөч. Яг энэ хямралын мөчөдөө шүдний эмнэлгийн хаалгыг татаа орно. Тэнд байгаа эмч таны эрдгэн зургийг хараад таны сэтгэл зүйн байдлыг анзаарч маш дулаахан өнгөөр нэгэн гайхалтай шийдлийг санал болгодог. За ерөөсөө санаа зовох хэрэггүй. Танд имплант суулгах гэж эрүүний ясыг чинь өрөмдөж мэцэслэх шаардлагагүй. 6 сар шүдгүү хүлээгч хэрэггүй. Эсвэл шаазан бүрээс хийх гэж хажуугийнх нь 2 эрүүл шүдийг шууд зороод жижигхэн шанхуур болгож гэмтэх бүр шаардлагагүй юм байна. Бид танд Rebound гэдэг сансрын технологийн сум нэвтрүүлгийн хандаад ашигладаг шидэт мэдсэн дуудаар ердөө 1 цагийн дотор шүдийг чинь шинэ юм шиг бат бөх холбоод унсан шүдний чинь оронд ломбоор шинэ шүд дуудлаад өгье. Үнэний имплантаас 5 дахин хямд. Сонсоход яг л шидэт төхөөр шиг үлгэрийн мэд төгс шийдлээ байгааз мэс заслгүй, өвдөлтгүй, хямдхан бас урдан. Гэхдээ хэрэв энэ технологи тийм төгс, тийм аврагч юм бол яагаад дэлхийн хамгийн баян хүмүүс одууд шүдээ ахуулаад Rebound наалахгүй? Заавал тэр аимшигтай өвдөлтийг төвчиж олон саяар имплант хийлгсээр байгаа юм бэ? Яагаад жил бүр дэлхийд даяар олон мянган өвчтнүүд энэ шидэт тууцны хохирогч болж шүдний эмнэлгүүдийг шүүхэд өгч бүр чих хэмжээний мөнгө эрүүл мэндээрээ хохирсоор байна вэ? Өнөөдөр бид шүдний салбарын хамгийн эрэлттэй, хамгийн ашигтай, бас хамгийн их чимээгүй хохирогчдыг дагуулдаг Rebound буюу шилэн мэдсэн бэхлэгээний ард юу нуугдаж байдгийг дэлгэх болно. Таны нэмсэглэлийг аврах гэж ирсэн энэ дууц магадгүй таны амны хөндөө бүхэлдэн нураах хугацаатай тесрэх бөмбөгч байж магадгүй юм. Судалтаа тоглон сууж бичлэгээ дуустал үзээрэй. Учир нь энэ мэдээлэл таныг болон таны хайртай дотны хүмүүсийг насан туршийн шүдгүү болох эрсдлээс аварч чадна гэж найдаж байна. Эхлээд бүгдээрээ шинжлэх ухааны баримт төлбөөс эхэлцгээе. Rebound гэж юу вэ? Энэ бол зүгээр нэг шүдний наалт эсвэл эмнэлгийн энгийн утас биш юм. Үүний ард маш том цэргийн болон сансар судлалын технологи нуугдж байдаг. Анх 1980-ад оны сүүлээр Америкийн нэгдсэн улсын Сиэтл хотын шүдний нэгэмч доктор Дэвид Радклифф шүдний эмнэлгийн практикт тулгардаг хамгийн том асуудлыг шийдэхээр толгоогоо гасгаж байж л дээ. Тэр асуудал нь юу байв? Шүдэн хөдөлсөн эсвэл хугарсан өвчтнүүдэд утас металл бэхлэгээ хийгээд тэдгээр нь аманд нь маш хурдан хугарч эсвэл уян хатан чанаргүй учраас шүдний ясыг илүү их гэмтэж байлаа. Металл нь хэтэрхий хатуу, харин хүний шүд буйл бол микро хөдөлгөөнтэй уян хатан амьд эс шүү дээ. Доктор Радклифф шүдний салбараас сайлж бусад үйлдвэрлэлийн материалыг судалж эхлэв. Тэгтэл түүний хараанд нэг эр бүсийн материал өртсөн нь хит өндөр молекулд полиэтилен байлаа. Энэ материал нь юугаар онцлог вэ? Энэ бол химийн хувьд маш урт полимер гинжин хэлхээрнээс бүрдсэн мяндас юм. Түүний цэцлэмжтэйгээр молекул хоорондын хүчит нь маш өндөр түвшинд хүрдэг. Энгийнээр хэлбэл энэ мяндас нь ган төмрөөс 10-аас 15 дахин илүү сумлалтын бат бөх чанартай хэрнээ Kevlar буюу сум нэвтрүүлэггүй хантаасны материалаас ч илүү уян хатан хөнгөн байж чаддаг. Үүнийг орчин үеийн цэргийн хамгаалалтын хувцас, нисэх онгоцны даалгавч, хүнд даацын усан онгоцны татлага, тэр байтугай сансрын хөлгийн хамгаалтын бүрхүүлд ашигладаг байв. 1992 онд доктор Радклифф энэхүү материалыг Rebound салбарт ашиглах тусгай шүлжмэл хэлбэрийг зохион бүтээж Rebound нэрээр патенттжүүлжээ. Түүний гол нээлт нь юу байсан бэ гэвэл тэрээр энэхүү полиэтилен мэнцийг синогогийн сүлжмэл гэх өвөрмөц хэлбэрээр сүлжсэн явдал юм. Энэ сүлжмэл нь туузыг ямар ч чиглэлд хүч ирсэн хугарахгүй, тасрахгүй, харин хүчийг тэр чигт өөртөө шингээд сарниулах боломжийг олгож байна. Шүдний эмнэлэгт үүний хэрэглэх технологи нь маш сонирхолтой. Тууз нь өөрөө ямар нэгэн цавуугүй, зүгээр л цагаан даавуу шиг бүтэцтэй. Эмч үүнийг ашиглахын тулд дараах процессыг хийдэг. Шүдний ард талыг бэлдэж, тусгай хүчил болон наалдуулагч түргэнэ. Rebound туузыг шингэн ломбны материалаар сайдар нэвтрүүлж, шүдний гадаргуу дээр байрлуулад, дээрээс нь цэхэр гэрлээр шарж хатууруулдаг. Ингэснээр Rebound тууз болон ломб хоёр нэгдэж, шүдний дотор талд маш бат бөх ар гэс буюу бэхлэгээ болон хувирдаг юм.
Энэхүү шинжилгээ ухааны нээлт нь шүдний салбарт хувьсгал хийсэн мэт боловч яг амьдрал дээр хүний амны хөндийн хатуу ширүү орчинд очихороо энэ материал огт өөрөөр ажиллаж эхэлсэн байна. Одоо бүгдээрээ хамгийн гол хэсэг рүү орцгоё. Шүдний эмнэлгүүдийн вебсайт, сошиалуудыг харуул ребондыг дандаа төгс ямар ч сул талгүй мэтээр зурталчилдаг. Гэвч эмнэлзэн бодит практик дээр шүдний эмч нарын өвчнүүд нэг хилдэггүй, магадгүй хэлхийг хүсдэггүй дөрвөн үнэн байдаг. Үүнийг шүдний салбарт биомеханик авах гэж нэрлэдэг. Нэгдүгээр үнэн нь наадамхай бодсон мөнхийн дайн ба микронэвчилт. Сурталчилгаан дээр ребонд тууз хизээж тасардаггүй сум нэвтэрдэггүй гэж хэлдэг нь үнэн үү? Тийм ээ, үнэн. Тууз өөрөө аманд хизээж тасрахгүй. Гэхдээ энд маш том логикийн алдаа бий. Тууз тасрахгүй байлээгээд түүнийг шүдтэй холбож байгаа цавуу лом хоёр тасрахгүй гэсэн үг биш. Хүний эрүү бол асар хүчтэй биомеханик машин юм. Олон улсын шүдний судалгааны сэтгүүл тэмдэглэснээр эрүүл хүний эрүү хоол зажлах үедээ дунджаар 70-90 кг хатуу зүйл хадах үед бүр 120 кг хөдлөх асар том даралтыг шүдний гадаргууд өгдөг. Бид өдөрт дунджаар 2000-аас олон удаа зажлах хөдөлгөөн хийдэг. Одоо бодож үзтээ шүд бол тусдаа бие даасан ясанд холбоо зүйдээр бэхлэгдсэн амьд бүтэц. Шүд бүр зажлах үед өөр өөрийн чиглэлд микроскопоор л харагдах хэмжээний хөдөлгөөн хийж байдаг. Тэгтэл ребонд туус нь эдгээр тусдаа хөдөлгөөнтэй шүднүүдийн хооронд нь тас бэхлээд үлчигдэг. Хоол зажлах бүр шүднүүд өөр тийшээ хөдлөх гэж тэмүүлнэ. Харин тууз нь хөдлөхгүй гэж барина. Энэ үед шүд болон туусны гол байгаа ломбны цавнд асар их механик стресс үүсдэг. Үүний улмаас хэдэн сарын дараа ломб ба шүдний цав дээр микроскопын хэмжээний нарийн зуралт үүсдэг бөгөөд үүнийг шүдний салбарт микроликейж буюу микронэвчилт гэдэг. Энэхүү үйл үзэгдэх цуурс эсгээр хүний шүлсэн дагуулгадах тэрбум бактери, чихэр, хоолны үлдэгдэл дотгошоо нэвчиж эхэлнэ. Хамгийн аюултай нь тууз нь гаднаасаа шүдийг бариад байж байдаг тул таны шүд тэр туузанд орж чимээгүйхэн ялзарч цоорч байгааг та өөрөө ч мэдэхгүй. Эмч гаднаас нь хараад онцлох боломжгүй байдаг л хамаг аимшиг бошиж байгаа юм. Хоёрдугаар үнэн нь бактерийн тасаг зэрэглэлийн зочид бодол. Хүний амны хүндэд 700 гаруй төрлийн бактери амьдардаг. Эдгээр бактерийн хамгийн дуртай орчин бол хоолны үлдэгдэл хуримтлагдсан, сойц хөрөхгүй харахгүй чиглэг газар юм. Ребонд хэлгсэн хүмүүсийн шүдний ардтал тууз байрладаг тул тэр хэсэгт маш том биологийн өөрчлөлт гардаг. Шүднүүдийг хооронд нь блок хийгээд холбочихсон учраас энгийн шүдний утас шүдний цогцроор орох ямар ч боломжгүй болно. Сой зураг байхад туусны ирмэг ломбны веснүүдээр өнгөөр маш хурдан тогтдог. Америкийн шүдний эмч нарын холбооны судалгаагаар ребонд болон түүнтэй адилдах шилэн мэндсэн бэхэлсийн илгэсэн өвчтнүүдийн 70 гаруй хувьд нь эхний 18 сарын дотор тухайн хэсгийн буулнаас цус гарах, буулны архаг өргөсөл үүсдэг болох нь батлагдсан. Хэрэв та маш нарийн өндөр өртөгтэй тусгай цэвэрлэгийн багаж хэрэглэхгүй бол таны амнаас хизээд салхааргүй муухай өнөр гарч улмаар буулнаас чинь доошилж ясны шимэгдэл үүсэх болно. 3-р үнэн нь механик ачааллын шилжилт. Энэ бол биомеханикийн маш аюултай хууль. Хэрэв та нэг шүдээ хамгаалах гэж хажуугын шүднүүдтэй ребондор холбовол тэр хөдөлж байгаа шүдэнд эргэжтэй ажиллах ачаал нь туузаар дамжин хажуугын эрүүл шүднүүд рүү шилждэг. Жишээ нь таны нэг үүдэн шүд суларлаа гэж бодъё. Эмч түүний хажуугын хоёр эрүүл шүдтэй холбочихлоо. Одоо таны хоол идэх бүрт нөгөө сул шүдэнд ирж байгаа даралт хажуугын хоёр эрүүл шүдний тулгуур рүү маш хүнд ачаалал болон очдог. Энийн явсаар байгаад хажуугын эрүүл шүднүүдийг ч мөн адил суулгаж хөдөлгөөнд оруулдаг гинжин цувралыг үүсгэдэг. Та ганц шүдээ аврах гэж байгаад 3 шүдээ цугустах эрсдлийг үүсгэж байна гэсэн үг. 4-р үнэн нь маркетингийн үйлдвэр ба бодит насжилт. Шүдний эмнэлгүүд насан туршийн бат бөх бэхэлгээ гэж ярьдагч шинжлэх ухааны урт хугацааны клиник судалгаанууд огт өөр үр дүнг харуулдаг. Европын шүдний протез нөхөн сэргээлтийн сэтгүүлээс гаргасан баримтаар ребонд ашиглан хийсэн бэхэлгээ болон гүүрүүдийн ердөө 5-7 жил тодорхой амжилттай байх магадлал нь 50-60% байдаг. Өөрөөр хэлбэл хоёр хүн тутмын нэгдэн 5 жилийн дотор ребонд нь хугарах, хөндөрөх, салж унах, эсвэл доорх шүдэн цоорох асуудал заавал үүсдэг. Энэ бол үндсэн эмчилгээ биш. Зүгээр л таныг дараагийн том хагалгаа хүртэл хугацаа хожигдож нааж байгаа эмнэлгийн үнэтэй пластир юм. Зүгээр нэг онол ярихаас илүү амьдрал дээр гарсан шүдний эмнэлгийн түүхэнд хараар тэмдэглэгдсэн бодит кейсүүдийг судалж үзцгээе. Эдгээр түүхүүд ребондын биомеханик авах хэрхэн ажиллахыг танд ойлгуулах болно.
Кейс 1. Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн шүүхийн хэрэг. 2022 онд Америкийн нэгдсэн улсын Ohio мужийн нэгэн томоохон шүүх болсон юм. Иргэн Елена өөрийн шүдний эмчийг мэргэжлийн алдаа гаргаж эрүүл мэндийн санаатайгаар эрсдэлд оруулсан хэмээн шүүхэд өгч $250,000 нэхэмжилжээ. Юу болсон юм бол? Елена 28 настай байхдаа автослоор уртлын үүдэн шүдээ хүчтэй мөргөж шүдэн суларч хөдөлсөн байна. Эмч түүнд рибонд тууз ашиглан хажуугийн 3 шүдтэй нь холбож бэлхээ хийж өгчээ. Эмч түүнд энэ бол сансрын технологи маш бат бохойдоо зүгээр гэж хэлсэн байна. Елена шүдэн хөдөлгөөн байсанд маш их баярлаж амьдралаа хэвэн өргөжлөлөв. Тэрээр хоол хүнсээж анхаарахаа болж туустай хэсгээрээ хатуу зүйл хацдаг байжээ. Гэвч 3 жилийн дараа түүний урд шүдний бойл нь гэнэт хөхөрч өмхийн үнэр гарч хамрын тусан хүчтэй өвдөлт мэдэгдэж эхэлсэн байна. Тэрээр өөр нэгэн нарийн мэрэгчлийн эмнэлэгт очиж 3 дээр рентгенд хадварг авахулжээ. Зургийн хариу хараад эмч нар чуулга алсан байна. Анх Еленад аваарт орох үед шүдний сурвалжийн мэдрэл нь хүччихсэн байж. Гэтэл анхны эмч шүдний суугийн эмчилгээг бүрэн хийж мэдрэлийг нь цэвэрлэлгүйгээр шууд гаднаас нь рибонд туузаар бариад дүүчихсэн байж. Рибонд туузын шүдийг гаднаас нь асар батбуг бариад хөдлөхгүй байсан учраас Еленагийн шүдний дотор талд эрүүн яс бүрэн үхжиж, идээлж, хайлж байгааг тэрээр огт мэдрээгүй хэрэг. Рентген зураг дээр түүний уртлын эрүүн яс тэр чигтээ хар нүх болгон хувирсан байв. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр рибонд тууз нь өвчний шинж тэмдэг механикаар нууж хугацаа алдуулсан гол шалтгаан гэж үзсэн. Елена эцэст нь уртлын 4 шүдээ бүрэн ахуулж, ясны томоохон нөхөн сүргийг хагалгаанд орж, насан туршдаа импланттай амьдрахаас үр аргагүй болсон юм. Шүүгээс Еленагийн талд шийдвэр гаргаж эмнэлгээр хөрөлийг нь төлөвлөсөн байдаг. За 2 дугаар кейс нь бол Азийн шүүх сэтгэл зүйн худалдаанаас олсон нэгэн сонирхолтой кейс. K-pop хамтлагийн нэгэн залуу гишүүн тайзан дээр бүжиглэж агаад микрофонтой урд үүдэн шүдээ хүчтэй зохиж шүдний дундуураа хугарчээ. Түүнд яаралтай тоглолтууд байсан учраас имплант хийх 6 сарын хугацаа байсангүй. Эмнэлэг түүнд рибонд тууз ашиглан хажуугийн шүднүүд дээр нь тулгуурлан ломбоор шинэ урд шүд урлах Мэриленд гүрийг өрдөө 2 цагийн дотор хийж өгчээ. Сурвалжлагч нараа олж мэдснээр тэрээр тоглолтын дараа хүлээн авалт дээр стек буюу шарсан мах идэж байгаад мартаад уус зүтэрээ хазчихсан байна. Тэр үед рибонд тууз өөрөө хугараагүй. Тэр засаагүй. Харин рибонд туузыг наасан байсан хажуугийн 2 эрүүл үүдэн шүдний пал нь рибондтойгоо цуг цөмөрч хугараад өмчихсөн. Энэ юу гэсэн үг вэ? Рибонд туузны суналтын батбуг чанар нь хүний шүдний баалангийн батбуг чанараас хэд дахин өндөр байсан учраас механик хүч хэрэггүй тууз нь өөрөө уян хатан чанараараа тисэж үлдсэн ч түүнийг барьж байсан хүний амьд шүд нь тэр хүчийг дийлэлгүй цуурч хугарсан байна. Тэр залуу одод ганц шүдний асуудал байсан бол одоо уртлын 3 шүд нь тэр чигтээ байхгүй болж карьер нь хэдэн сараар зогсоход хүрсэн юм. Энэ төвгүүд бидэнд юуг анхааруулж байна вэ? Рибонд бол тоглоом биш. Энэ бол маш нарийн физикуулаар ажилладаг хэрэглээний хатуу дүрмтэй материал юм. За одоо бүгдээрээ хамгийн чухал практик хэсэг рүү орцгоё. Би энэ бичлэгээр рибонд гэдэг технологиг тэр чигт нь үгүйсгэж муу гэж хэлэх гэсэнгүй. Шүдний ангаах ухаанд энэ материал маш чухал үүрэгтэй. Жишээ нь осол хэмжээний дараа шүдийг яаралтай тогтворжуулах, эсвэл имплант суулгахын өмнө гол ахны хадгалах төр зүрийн шийдэлд рибонд үнэхээр гайхалтай үр дүнтэй. Асуудлын гол нь эмнэлгүүд үнийг мөнхийн төгс шийдэл мэтээр буруу сурталчилж өвчтнүүд арчилгааны дүрмийг мэддэггүй л байгаа юм. Хэрэв таны аманд одоо рибонд бэхлээтэй байгаа бол эсвэл та хийлэхээр шийдсэн бол шүдээ алдаж чимээгүй хохирогч болохгүй тулд дараах 4 дүрмийг амьдралтаа яг одооноос хэрэгжүүлж эхлээрэй. 1-р хазалтын хориг. Та маш энгийн нэг сэтгэл зүйн тохиргоо хийх хэрэгтэй. Миний урд шүд бол зөвхөн үзүүлэн би урд шүдээрээ юу ч хазаж болохгүй. Та рибонд тэгчгэрээ алим луван хатуу мах хатаасан бов сухаар тэр байтугай пиццаны зах хатуу талхыг чадаж болохгүй. Хоол идэх бүрдээ заавал гараараа эсвэл утгаар жижиг хэсгүүдэд хувааж шууд арын араа шүд рүүгээ хийж зажлах ёстой. Чихэр ирээс зэрэг наалтан баа зүйлийг зажлахыг бүр мөсөн хариулна. Эдгээр нь туузыг шүднээс хүндэрүүлэх татах хүчийг үүсгэдэг. 4-2 амны хүндийн өндөржүүлсэн арчилгаа. Энгийн шүдний сойз энгийн овоо таныг рибондын доорх цоорлоос хамгаалж чадахгүй. Танд тусгай зэвсэглэл хэрэгтэй. 1-р тосон утас. Энэ бол таны хамгийн татны анд байх ёстой. Өдөр бүр хоол идсэн дараа усны өндөр даралтаар рибонд туусны ард тал хуулийн цагийг маш сайн шүршиж хоолны үлдэгдлийг угаад цэвэрлэх хэрэгтэй. Шүдний завсар цэвэрлэгч багсч бас хэрэгтэй. Энгийн шүдний утас орохгүй тул
маш нарийн хэмжээтэй жижиг багсаар туусны доод хөндийг зөөлөн цэвэрлэж байх шаардлагатай. Хяналтын уусмал 7 хоногт нэг удаа шүдний өнгөр илрүүлэгч тусгай уусмал эсвэл шахамлыг ашиглаж рибонд орчмын хэсэгт бактерийн өнгөр үлдсэн хэсгийг өөрөө толинд харж хянж байх хэрэгтэй. За 3 дугаар дүрм нь 6 сарын хугацаатай рентген онцлогоо. Рибонд хийлгсэн хүмүүс өвдөхгүй байгаа юм чинь зүгээр ээ гэж боддог. Энэ бол хамгийн том эрсдэл. Та 6 сар тутам шүдний эмнэлэгт очиж эмчит үзүүлэх ёстой. Үзүүлэхдээ зүгээр нэг эмчийн толинд харуулах биш. Заавал тухайн хэсгийн рентген зургийг авахулж явах хэрэгтэй. Рентген зураг дээр л хуудсан доор микроцол үүсэж байгаа хэсэг эсвэл буйлны яс хайлж байгаа хэсэг нь тод харагддаг. Өвдөлт мэдэгдэх үед хэдийн хожимдсан байна гэдгийг санаарай. За сүүлийн дүрм нь бруксизм буюу шүд хавиралтын хамгаалалт. Хэрэв та шөнө ундахдаа өөрийн мэдлгүй шүдээ хавирдаг, эсвэл стрессээс болоод өдөрт эрүүгээ тасцуудаг туршилттай бол таны рибонд бэхлэгээ нэгжилж тэсвэхгүй. Шөнө шүд хавирах үед ирэх даралт мэнгийн зашилтаас 3 дахин их байдаг. Та эмчтэй энэ тухай заавал хэлж, өөрийн шүдний хэвэнд таарсан ундахдаа зүтгэх хамгаалалтын тунгалаг өгүүлбэр хэлгэж зүүж унтах ёстой шүү. Тэгээд энэ капн зашлахын хүчийг жигээд сарниулж рибондын хугарахаас хамгаалдаг. Эцэст нь дүгнэж хэлэхэд орчин үеийн шүдний анагаах асар хурдтай хөгжиж бидэнд маш олон сонголтыг олгож байна. Рибонд бол шинжлэх ухааны гайхалтай нээлт зөв захин зөв дүрмтэй хэрэглүүл таны шүдийг ахуулахаас, эрүүл шүдэд зориулахаас цаг хугацааны хувьд хамгаалж чадах гайхалтай төр тусламжийн хэрэгсэл мөн. Гэхдээ энэ дэлхий дээр ямар ч мэс заслахгүй, ямар ч сул талгүй, ямар ч арчилгаа шаарддаггүй хямдхан хэрнээ насан туршдаа тогтдог шидэд дэмжлэгээ гэж үгүй юм. Шүдний эмнэлгүүдийн гоё сурталчилгаа, маркетингийн өгөгдөд хуурдахаас өмнө үргэлж тухайн эмчилгээний цаана гарах биомеханик эрсдэл, сул тал, бодит насжилт болон өөрөөс танд шаардах өдөр тутмын арчилгааг эмчээсээ маш сайн ичгүүгээр асууж лавлаж байгаарай. Таны эрүүл мэнд таны насан туршийн гоё инээмсэглэл зөвхөн таны ухаалаг бодиттой сонголтоос хамаарна. Түргэн түүхийн шийдвэр гаргаж дараа нь олон сая төгрөг эрүүл мэндээрээ хохирохоос үргэлж сэргийлээрэй. Өнөөдрийн дугаар тань сонирхолтой байж чадсан уу? Хэрв та өөрөө эсвэл таны ойр дотнын нэг рибонд бэхлэгээ хийлгэж байсан туршлагатай бол эсвэл энэ эмчилгээний дараа ямар нэг асуудал тулгарч байсан бол доор сэтгэл хэсэгт өөрийн түүхээ хуваалцаарай. Таны үлдээсэн сэтгэл өөр нэгэн хүнд маш том сэрэмжлүүлэх тусламж болж чадна. Манай видео танд таалагдсан бол лайк дарж, цааш нь шүдний асуудалтай байгаа найзуудаа шеэр хийгээрэй. Мөн сувгийн маань дараагийн дугааруудыг алдалгүй үзэх хүсвэл ягуудаа subscribe хийж орохын дараа мартваа. Таны нэмсэглэл үргэлж гэрэлтэж байг. Дараагийн дугаараар уулзцгаая. Баяртай.